Зүгээр санал хэлчихв те. Ер нь бол энэ хуулийн төсөлтөөр байгууллагын удирдлагын үүргийг хуульчилж өгсөн байгаа шүү тийм ээ. Архивын нэг цаан хөмрөг бүрдүүлэх, нэгтршүүлсэн шүүгээ архивын цаан хөмрөгөө хадгалах энэ үүргийг хуульчлаад өгсөн баг. Би зүгээр инх өдөр дараагаас энэ архив албан эрх хөтөлбөрийн улсын үзлэг одоо дараагийн хуваараар хизээ хийгдэхээр төлөвлөгөөтэй байгаа. Энэний урьдчилсан бэлтгэл ажил ер нь ямархуу шатандаа явж байгаа. Урьдчилсан байдлаар энэ одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор байгууллагууд энэ нөгөө төрийн болон төрийн бус байгууллагууд энэ сан хөмрөгөө одоо хэдэн хувь нь ингээд үүсгээд бүрдүүлээд энэ хуулиар орж ирж байгаа үүрэг одоо ч хуулинд байгаа штэ. Энэ үүргийг хэр биелүүлж явж байгаа. Одоо хизээ бид нар нэг том алдартай үзлэг маань явагдах үлээ. 1 номер. Энэхотор ашигын ерхий газрын дарга гишүүний асуултанд хариулъя. Улсын үзлэг маань 4 жил тутам нэг удаа зохион байгуулагддаг. 2019 онд хамгийн сүүлд зохион байгуулагдсан. Сүүлийн 4 удаагийн улсын үзлэгийг төрийн албаны зөвлөлтөд хамтарч зохион байгуулсан. Сайд, хууль зүйн дотоод хэргийн сайд ахлаад бүх яамдын төрийн нарийн бичгийн дарга нар энд ажлын хэсгийн гишүүдээр оролцож явдаг. Энэ жилийн хувьд 2019 оны хувьд бид нэлээд өргөн хүрээнд улсын үзлэгээ зохион байгуулсан байгаа. Үүнд бол нийслэлийн бас байгууллагууд мөн төрийн өмчт улсын үйлдвэрүүдийг бас энэ улсын үзлэгт хамруулж явсан. Дараагийн улсын үзлэг бол 2023 онд хийгдэхээр байгаа. Мөн хуульд энэ асуудал маань улсын үзлэгийг явуулах талаар бас хуульчилж оруулж ирсэн байгаа. За асуулт асууж хариулт авч дууслаа. За зарчмын зөрүүтэй